Өнөөдөр би та нарт ямар ч тийм хиймэл оюун ухааны тухайд төсөөлөлгүй хүмүүст, ямар ч тийм хиймэл оюун ухааныг үнэн ашиглаж байгаагүй хүмүүст ChatGPT 5 энэ хиймэл оюун ухааныг ашиглаад мөнгө олох аргыг зааж өгнө. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube зүгийг subscribe хийгээд bell icon дээр нь аал гээд дараад өгөөрэй. Интернетээр олсон мөнгөө Монгол дахь банкныхаа данс руу татах боломжтой. Арга зүйн талаар бичлэг контентууд 3 дахь өдөр бүтэн сая өдөр тогтмол тавигдж байгаа. За хиймэл оюун ухааны иргэн үе ирж байгаа. Ерөнхийдөө бол хиймэл оюун ухааны иргэн үе лөө шилжиж байгаа энэ торгон мөчийг энэ сууж байгаа намайг үзэж байгаа үзэгчид та нар бас намайг оролцуулаад бүгдээрээ үзэн нэх удахгүй ердөөсөө нэг 5 жилийн дотор хиймэл оюун ухаан амар хөгжинэ гэдэгт бол итгэлтэй байна. Яагаад вэ гэхээр яг одоогийн байдлаар би хиймэл оюун ухааныг ашиглаад өөрийн гэсэн компьютер тоглоомыг хийсэн байгаа. За ерөнхийдөө та нарын утсан дээр тоглодог тоглоомоос чи хэд хэд юмараа бол илүү advanced. Юугаараа advanced вэ гэхээр энэ бол одоо энэ микробуудыг ингэж бодож амьд үлдэх хэвээр тоглоом. Тэгвэл юугаараа өөр вэ гэхээр бус тоглоомоос өөр юм нь би ийм skill tree үүсгэсэн байгаа. За ерөнхийдөө ийм skill tree-тэй тоглоом утсан дээр ер нь өөр байд юм уу? Та нар өөрсдөө хайгаад үзээрэй. Тэгээд энэ skill tree нэг юу гэхээр одоо би дайснуудыг ядах тусам надад оноо өгнө. За тэгээд тэр оноонуудыг нь ашиглаад энэчнээс би хүссэн чадваруудаа сонгоно гэсэн. Одоо жишээ нь би энэ mirror image дээр ингээд дарах юм бол би 3 сумаар ингээд бууддаг болчихно. Тэгээд цаашлууд эднэрийг ингээд авах юм бол бүр амар юм байгаа. Одоо чинь цагдгаанаар бууддаг болно, галаар төрөгдөг болно. Тэгээд телепортлогддог болно гэдэг. Нүсэн шидийн гой юмнууд бол одоогийн байдлаар хийцэн байгаа. Тэгэхээр та нар хэрвээ миний энэ хийсэн тоглоомыг ChatGPT-ийн хийсэн тоглоомыг тоглохыг хүсэх юм бол дүрдэлцэг.com миний хувийн вебсайт дүрдэлцэг.com руу ороод энэ чинь лууны зураг харагдаж байгаа. Энэ дээр дараад тоглоорой. За тэгэхээр ийм компьютер тоглоомыг хиймэл оюун ухаан дөнгөж хийж чаддаг болоод дөнгөж ерөөхдөө бол нэг хэдхэн сар орчим болж байна. ChatGPT 5 гарч ирснээр энэ тоглоомыг хийх боломжтой болсон. ChatGPT өмнөх хувилбар 4.1 дээр бол энэ тоглоомыг хийх боломжгүй байсан. За тэр яг өнөөдөр би та нарт ямар ч тийм хиймэл оюун ухааны тухайд төсөөлөлгүй хүмүүст, ямар ч тийм хиймэл оюун ухааныг үнэн ашиглаж байгаагүй хүмүүст ChatGPT 5 энэ хиймэл оюун ухааныг ашиглаад мөнгө олох аргыг зааж өгнө. За тэгэд энэ аргаар ерөөхдөө мөнгө олохын тулд та нараас ямар нэг мөнгө бол гарахгүй. Тэрнээс гадна ямар ч туршлага шаардахгүй, ямар нэг эрсдэл бол байхгүй. Ер нь бол маш гоё мөнгө олох арга, маш амархан арга. За энэ арга нэг юу вэ гэхээр ChatGPT 5-ыг ашиглаад хүүхдийн ном хийх. Монголд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол нэг юмар айгүй азтай. Юугаар азтай вэ гэхээр та нар бизнесийн өрсөлдөөн багтай улсад амьдарч байгаа. Тэгэхээр хүүхдийн ном хийгээд нэгдүгээрт нь та нар интернет ном одоо Монголын дижитал ном зардаг вебсайтууд дээр ChatGPT-ээр хийсэн номоо зарж болно. Эсвэл Amazon дэлхийн хамгийн том худалдааны вебсайт дээр өөрийнхөө хийсэн номыг зарж болно. Тэгээд ChatGPT-ээр хийсэн ном энэ төргээд нэг балаагаар одоо шүмжлээд байгаа. Тэр ямар хамаатай? Тэрийг ямар хуулиар хоригдсон биш. ChatGPT-ээр номыг зарах бол хуулиар хоригдсон зүйл биш. Хуулиар зөвшөөрсөн зүйл. Тийм учраас ChatGPT-г ашиглаад ном хийхээр бол ямар ч асуудал байхгүй. Ер нь бол ChatGPT-г ашиглаж чадсан хүмүүс нь ойрын 20 жилд баян болно. Чадаагүй хүмүүс нь ерөөдөө тэр баян болсон хүмүүсийн боол болно. Ерөөдөө бол ChatGPT-г ашиглаад ямар ч мэдлэггүй хүмүүс мөнгө олох хамгийн эрсдэлгүй, хамгийн гайхалтай арга бол хүүхдийн тухай ном гаргах. Хүүхдэд зориулсан дижитал ном гаргах. За ерөөдөө би одоо ингээд ChatGPT-ээр ороод шинэ чат эхлүүлээд одоо хэдүүлээ гоё шинэ ном ChatGPT-гээр гаргуулъя. Эхлээд хэдүүлээ prompt бичнэ. Ямар ном гаргуулахыг тэрийг ChatGPT-д хэлэх хэрэгтэй. Ер нь бол би юмыг аюу хурдан сэтгэдэг. Одоо яаж хурдан сэтгэхээ би танад харуулъя заяа.
За Том гэдэг нэртэй нэг хүүхэд байжээ. I am planning to make book about boy named Tom. За би Том гэдэг нэртэй хүүхдийн тухай ном бичих гэж байна. Тэгээд Tom and his family starts their journey to Amazon rainforest. За Амазоны одоо ширэнгээ өрөө Том бас Томын гэр бүлийнх нь аяллаа эхлүүлж байгаа. За тэгээд unfortunately Tom lost his parents in the middle of jungle. За харамсалтай нь Том эцэгийнхээсээ яг ширэнгэн тэг дунд нь төөрнө. За тэгэнгүүт одоо өөрөө юу гэв? Томыг одоо чи нэг тийм Боб гэдэг нэртэй нэг тийм том аалз тарантуулаа гэдэг нэг том аалз үүд нь шүү дээ. A spider named Bob found crying baby Tom. A spider decided to help Tom find his parents. За ерөнхийдөө энэ Bob гэдэг нэртэй тарантуулаа гэдэг аалз бол одоо Том гэдэг хүүхдэд эцэг эхээ олоход нь туслана. За тэгээд Bob and Tom to have many adventures on the way on their journey. За ерөнхийдөө Bob, Tom гэдэг нь аалц хүүхд хоёр бол Томын аав ээжийг олох замдаа бол маш олон адал явдлуудыг туулна. For example, жишээ нь they will have many dangerous encounters such as за ерөнхийдөө замдаа маш аюултай махтай амьтдтай тулгарна. Одоо жишээ нь Том Боб хоёрт ямар аюул занал хийх амьтд байж болох уу? Тэр тухай бодох юм бол одоо жишээ нь могой giant snake цагаан бовгой чинь Амазонд амьдардаг. За тэрийг үлээ hippo усны үхэр hippo. За тэнгүүдээ hippo усны үхрнээс өөрийг юу гэж бодох вэ? Cannibal tribe махчин зэрлэг овг аймагуд. Тэрнээс одно өөрийг юу гэж болох вэ? Gorilla гэж болно. За би амьтны ертөнцийн тухай сайн мэдэхгүй. Амазонд ямар амьтд байдгийг мэдэхгүй. Гэхдээ ерөөдөө өөрийнхөө биччихлээ. За тэгээд одоо хэдүүлээ. This book will have 10 chapters. За ерөөдөө энэ бүлэг бол 10 энэ ном бол одоо 10 бүлэгтэй. On chapter 1 за эхний бүлэг дээр нь болохоор за эдүүд ингэж бичээ. Chapter 1 is about Tom and his family starting their journey. За chapter 1 дээр нь болохоор ерөөдөө Том бас Томын эцэг их нь аяллаа эхлүүлж байгаа тухай гарна. Тэгээд chapter 2 дээр нь болохоор Tom lost in jungle. За Том ерөөдөө бол энэ Амазоны ширэнгөө дотор 2 дугаар бүлэг дээр нь төөрнө. Тэнгүүд одоо жишээ нь chapter 3 дээр нь Tarantula spider. За Tarantula аалц
Find crying baby Tom. За ерөөдөө үйлээд нус болж байгаа аав ээжигэд орж байгаа Томыг тарантуулаа гэдэг сайхан сэтгэлтэй аалз олно. За тэнгүүтээ үгүй Боб гэд нэртэй нэг тийм аалз олно. За тэнгүүтээ Bob decide to help Tom. Tom find his parents. За Боб гэдэг энэ алжлагаар ерөөхдөө бол Томд аав ээжигээ олоход нь туслан ч юм уу те. За ерөөхдөө одоо хэдүүлээ. Одоо чаптерээр chapter 1-ийг гаргуулъя. Now write me chapter 1. Одоо нөө chapter 1-ийг бичээд өгөөч гэж хэлчихлээ. За тэгэд ном бичих үедээ та нар нэг юмнаас нэг юм бодох хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийн ном учраас хүүхдэд зориулсан байх хэрэгтэй. Тэрвээ хүүхдийн номон дээр ямар нэг одоо хэрцгий ч юм уу те аллах малах ч юм уу те тиймэрхүү зохисгүй юм бичих юм бол эцгийнхээс нь маш хүчтэй шүүмжлэлээр нэгдэл тооцоолох хэрэгтэй. За тэгэд одоо хэдүүлээ chapter 1-ийн chapter-ыг бичихсэн chapter 1-ийг уншъя. За The morning sun over Rio de Janeiro shimmered through the curtains of cozy apartment. За ерөөдөө маш дулаахан сайхан орон сууцсан дээр нар мандж байна. Rio de Janeiro гэд хотын. За тэнгуүтэ 10 настай Том Авлес. За 10 настай Том Авлес хагас дутуу нойртой ингээд сэрч байгаа юм байна. За тэнгуүтэ Tom wake up sweetheart it's adventure day. За ээж нь Томыг дуудчих шиг байна. Том сэрээрээ хонгор минь энэ бол адал явдал эхлэх өдөр шүү. За тэнгуүтэ at once his eyes shot open. Adventure day. За Том нэг нүдэ нухаж онголгоод маш суваа сэргэлнээр адал явдлын өдргээд орноосоо боссон байна. За тэгэнгүүтээ today was the day his family would begin their long awaited trip into Amazon rainforest. За өнөөдөр бол ерөөхдөө бол Том бас тэрний гэр бүлийнх нь маш удаан хүсэн хүлээсэн Амазоны ширэнгөө орой аяллаа эхлүүлэх өдөр нь. За ингээд ерөөхдөө бол ингээд сайхан маш гоё. Энэ бол надад айгүй гоё санагдчихэв. Нар мандал нийтийн орон сууцсан дээр нар амир гоё ингэж мандал Том ингээд нүдэн ухад сэрэл ээж нь гэсэн чинь Том аяллаа явах цаг чинь боллоо шүү юм үү. Айгүй тийм гоё адал явдал үнэртэж байгаа үстэй. Ердөөс айгүй гоё тийм адал явдал үнэртээд эхлэл нь бол айгүй дажгүй болсон байна. За тэгэхээр энэ ч болохоор ингэж downstairs his father Mr. Alus. Alus гэдэг нь болохоор тэрний аав юм байна. Tommy аав нь was checking their travel backpacks. За ерөөдөө Tommy аав нь болохоор аяллахаа цүнх мөнхийг шатгаж байгаа юм байна. Тэгээд шумуулны тос мосоо бэлдэж байгаа юм байна. Тэгээд bottled water гэдэг нөгөө савтаа ус мосоо бэлдэж байгаа юм байна. За ерөөдөө Tommy аав нь аялд авч явах юмудаа бэлдэж байгаа юм байна. Ээж нь юу гэж байгаа одоо харъя. Тэгээд Том бас жижигхэн дүүтэй юм байна. Эмэгтэй дүүтэй юм байна. Энд чинь ингэсэн байна. Тэгээд and his precious camera. За тэгээд ээж нь болохоор Mr. Alves was carefully wrapping sandwiches and fruit. За ингээд ирэхэд бол Томын бяцхан дүү эмэгтэй дүү аав ээж нь ингээд аяллаа эхлүүлж байна. Одоо дүүлээ жоохон хадгасаад жоохон товчхон шээ. За энэ чинь ингэж Tom could barely contain his excitement. За Том бол одоо бяцхан чийжэндээ сэтгэл огтлоо бол барьж дийлэхгүйсэн гэж байна. Can I sit in the front? За машины урдталд нь сууж болох уу гэд аав ээжтэй эрхэлсэн байна. All right, young explorer, the guide loud. За ерөөд аав нь за яах вэ? Залуухан аялагч ч машины ихний судалт, уртлын судалтаа суудаа гэсэн байна. За тэгээд ерөөд Томын байж байгаа байдлыг нь өхөөрдөд гэр бүлийнхэн сайхан инээлтсэн байна. За ингээд ерөөд ад жаргалтай байдлаар аялал эхэлж байгаа байхгүй. За ингээд ерөөд бол chapter 1-нд болчихж байгаа. Одоо хэдүүлээ яах вэ гэхээр ChatGPT-ийн бичиж өгсөн юмнуудыг нь copy хийгээд за бүгднийг биш. Яач юу? За энэ хэсгийг л copy хийчихэ. За энэ хэсгийг л copy хийчихэ. За жишээ болгоод энэ хэсгийг copy хийчихэ. Тэнгүүтээ Canva руу ороод за Canva бол ерөөхдөө бол Photoshop-тай адилхан.
Ер нь бол Photoshop дээр хийж болдог бүх юмнуудыг Canva дээр хийж болно. Гэхдээ илүү ойлгомжтой, үн төлбөргүй юм вебсайт байгаа. За тэгээд та нар Canva руу орсныхоо дараагаар хүүхдэд зориулсан ном хийх өгөгдлөө сонгох хэрэгтэй. За тэхийн тулд Canva руу орлоо. Энд чинь та нар Children's Picture Book гэж хайчна. Children's Picture Book гэдэг нь одоо хүүхдийн зурагтай ном гэсэн үг. За тэгээд одоо хэдүүлээ Children's Picture Book гэж хайх юм бол хүүхдийн зурагтай номонд зориулсан өгөгдлүүд энэ чинь ингээд гараад ирчихэв. За энэ чинээс надад аль нь таалагдж байгаа вэ гэхээр Томын түүхэнд аль нь тохирж болох вэ гэхээр энэ бол надад илүү гоё таалагдж байна. Яагаад вэ гэхээр энэ чинь ингээд модтой юм янз бүрийн амтантай. За customize this template гэрэн дарыг. За ингээд ирэхэд бол миний ном хийх өгөгдөл гараад ирж байгаа. За энэ бол миний номны хавтас. Одоо хэдүүл add page дээр нь дарангууд эхний нүрээ хийх хэсэг нь гараад ирнэ. За би энэ chat GPT-г нэг зураг гаргуулсан байгаа. Ерөнхийдөө бол энэ зурган дээр Том аав ээжтэйгээ аялаа эхлүүлж байгаа талаар ийм зураг байгаа. За хэдүүл энэ зургийг ингэж оруулаад тэгэнгүүтээ энэ номны хамгийн эхний нүрийнх нь background өнгийг өөрчлөе. За background өнгийн ерөнхийдөө бол нэг жоохон ийм болгоч. За ийм болгоч. За тэгэнгүүтээ доотлолт нь болохоор хэдүүлээ номныхоо текстийг оруулна. Тэхийн тулд энэ текст дээр нь дараад heading дээр нь дараад за heading гэдэг нь болохоор гачиг. За heading гэдэг бол нэг жоохон томруулчих. Яач юу? За Canva-ыг жоохон гажигтай байх шиг байна. Ямар ч одоо бол heading-гээ оруулчих. Chapter 1. За эхний бүлэг. Tom and his family starts the journey. The great journey. Агуу аяллаа эхлүүлсэн. За ингэ болоо. Тэнгүүтээ. За энийг рестарт хийчихээ. Тэгэхгүй бол Canva жоохон гажигдчихлаа. За энэ номныхоо ачиг нэг жоохон жижигрүүлээд энэ ч ингэж тавиад энийг устгачээ. За ерөөдөө текст бичиг нэг жоохон зайг болчихлаа. Тэгэхээр хэдүүлээ зургаа нэг жоохон жижигрүүлээд номныхоо гарчгийг нэг жоохон жижигрүүлж ингэж тавиад голлуулж тавиад за тэгээ тексттэй болохоор хар өнгөтэй болгоё. Тэгээ болд болох хэрэгтэй. За ингээд ирэхэд номны гарчиг нэг болчихж байгаа. Тэнгүүт одоо хэдүүлээ доотлолт нь текст оруулна. За subheading дээр нь текст оруулчих болно. За одоо хэдүүлээ нөгөө ChatGPT-ийн бичиж өгсөн юмыг нь copy хийгээд энэ ч оруулж гэнэ. За нэг жижигрүүлээд энэ текст нь энэ дээр жижиг харагдмархтуул хамаа байхгүй. Хамгийн гол нь энэ чинь нөгөө дижитал ном учраас ерөөдөө ном уншиж байгаа хүмүүст бол илүү том харагдана. Яа ингээд энийг жоохон ингээд оруулчихъя. За ингээд ерөөдөө бол номны хамгийн ихний нүүр нь бэлэн болчихлоо. Тэгээд дараачихаа нүрийг оруулахын тулд та нар нь add page дээр нь дараад ингээд ерөөдөө дараачихаа нүрийг номныхоо дараагийн нүрийг ингээд оруулчихна. Ердөөсөө ChatGPT-гээр зураг гаргуулад ChatGPT-гээр номныхоо текстийг нь гаргуулад ингээд ерөөдөө бол ингээд ном хийчихнэ гэсэн. Миний бодлоор нэг 24 цаг орчвол болох байх. ChatGPT-г ашиглахгүй гэх юм бол доор хаяж 2-7 хоног болно. Тэрэнд бол итгэлтэй. За ингээд ерөөдөө 24 цагт та нар ингээд нэг ном хийчихнэ. Эхний ээлжинд дараа нь ерөөдөө энэ ажилдаа ингээд гаршаад ирэнгүүтээ өдөрт баг 3 ном хийдэг болох байх. Тэгээд өдөрт 3 номоо гэдэг чинь сард бол 90 ном. Тэгээд тийм олон ном гаргадаг болчихсны дараагаар өөр ингэсэн онлайн дэлгүүрийг нээх ч юм уу те. Тэр текстийн дараагаар та нар номныхоо маркетингэд ашиглаад өөрийнхөө YouTube зүгийг ч гэсэн нээж болно. Би та нарт нэг гоё маркетингийн санаа өгье. Та нар одоо шинэ өөрийнхөө дижитал номыг 10 бүлэг болгоод
эхний бүлгийг нь болохоор YouTube дээр үнгүй тавьдаг болгож болно. Тэгэнгүүтээ хэрвээ та нар хоёр дахь бүлгийг нь үзхийг хүсэх юм бол интер номын вебсайт руу ороод худалдаад аваарай ч юм уу те. Нөгөө Саудиаг нөгөө аимшигын зохиол бичдэг нэг ютубер эдэн штэ. Саудигийн маркетингийг хэрэгжилж болно та нар энэ номон дээр. За одоо хэдүүлээ дүгнэлт хий. За энэ номыг хийхэд ямар нэг эрсдэл байгаа юу? Байхгүй. Ямар ч тийм хууль зөрчсөн юм бол байхгүй. ChatGPT-г ашиглаад ном хийлээгээд ямар нэгэн байдлаар хууль зөрчиж байгаа хэрэг бол биш. Тэгээ ямар нэг юмд хөрөнгө оруулж байгаа учраас мөнгө бол алдахгүй. Тэгэхээр миний бодлоор бол эрсдэл байхгүй баг. Эрсдэл тэг 0. Энэ номыг энэ аргаар мөнгө олоход амархан уу? За миний хувьд бол амархан гэж бодож байна. Өөрөө яг энэгээр тууштай мөнгө олж үзээгүй учраас 100% мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол амархан гэж бодож байна. Яагаад вэ гэхээр ChatGPT-гээр номоо гаргуулчлаа. Тэгэнгүүтээ ChatGPT-ийн гаргаж өгсөн номыг нь интернет ном дээр зарна. Өдөөсөө л ийм юм бий. Өөрөө ч хийхгүй. Миний бодлоор бол амархан байх гэж бодож байна. Тэгээд ChatGPT-ийн талаар ямар ч мэдлэггүй энэ аргаар мөнгө олох боломжтой. Та нарт ирэхэд бол сая би хэрхэн ChatGPT-г ашиглаад, Canva-г ашиглаад дижитал ном хийх нь бол заагаад өгчлөө. Тэгэнгүүтээ та нар одоо ингээд номоо хийж дуусныхаа дараагаар энэ share гэсэн дээр нь дараад, download гэсэн дээр нь дараад, ингээд ирэхэд бол та нар PDF-ээр номоо татчих болно. Эсвэл PNG-гээр зургаар татчих болно. Ингээд ирэхэд бол та нар компьютер руугаа хийсэн номоо татаад авчин. Дараа нь интернет номын дэлгүүрлүүд залгаад хэрхэн танаа вебсайт дээр чи номоо нийтэлт юм бэ те. Тэгэж асуугаад магадгүй тэр интернет номын ажилтнууд чамд бүх юм чинь заагаад өгч байгаа гэж бодож байна. Ердөөсөө интернет номын тэр email хаяг руу хийсэн номоо email-аар нь явуулчих юм уу те. Ийм л амархан баг. Миний бодлоор. За тэгээд ChatGPT-г ашиглаж ирээдүйд мөнгө олох аргуудыг энэ YouTube суваг дээр үзүүлсээр байх болно. Хэрвээ та бүхэн Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. За тэгээд дараачихаа дугаараар уулзъя. Peace.